2005 оны 5 дугаар сарын 29 Техас мужи. Тухайн өдрийн орой өрх толгойлсон ээж 27 настай Jennifer, үеэл дүү болох 18 настай Аннаг хүүхэд харах ажлаас нь аваад замаараа нэгэн жижиг дэлгүүр орсны дараа машиндаа сун хөдлөхөд тэдний араас бас нэгэн машин хөдөлдөг. Бараг шөнийн 2 цаг болж байсан тул хүний хөл хөдөлгөөн машины урсгал байхгүй болсон хоосон зам дээр Jennifer Анна хоёрын араас дагаж явсан машин гинэт хурдаа авч зэрэгцэж ирснээ жолоо барьж байсан Jennifer лүү үрлэн сумтай ангийн буугаар буутсан байна. Маш гинтийн бас аимшигтай зүйл хоромхон зуур болсон тул Jennifer Анна хоёр яг юу болсныг ч сайн ойлгохгүй цочролд орцгоож жолоо барьж байсан Jennifer-ийн зүүн гар маш хүчтэй өвдөж эхэлсэн. Бас маш их цус гарч байгааг анзаарцгааж хурдтай яваа машина замын хажуу руу зогсоохоор хурдаас харуулжээ. Jennifer-ийн зүүн гар, хүзүү, цээж хэсэг үрлэн суманд оногдсон байв. Тэднийг буутсан машин араас нь дагсан хэвээр байсан тул Анна маш их айж битгий зогсоорой гэж орилсон боловч Jennifer машинаа үргэлжлүүлэн барих ямар ч боломжгүй болсон тул яах ч аргагүй болж тэр хоёр зогсдог. Бүсгүйчүүд яаралтай тусламжийн 911 рүү дуудлага өгөхөөр уцаараа залгах хооронд нөгөө машинаас биерхүү эрэгтэй хүн инээмсэглсээр гарч ирээд сандарч твцсэн хоёр бүсгүй рүү очингуудаа 911 рүү залгаж байсан Аннаг шууд буудаж Анна газар дээрээ нас барлаа. Алуурчин дараа нь шархнаасаа болоод олигтой ч хөдөлж чадахгүй байгаа Jennifer дээр очоод шууд түүнийг чирж гулдчин өөрийнхөө машинд чихэж оруулав. Ямар нэгэн зүйл шалгахаар буцаад алхах үедээ алуурчин бууга машины сандал дээр орхисныг Jennifer анзаарч хараад тэр бууг аваад алуурчныг буцаж ирэхээр нь буугаараа айлгах уу, буудах уу, шууд одоо зүхтаах уу, шархтаа хэр хол зүхтаж чадах бол баригдвал шууд үхэх байх та гэх мэт ганц минут хүрэхгүй тэрхэн зуурт шархацсан Jennifer-т маш олон бодлууд толгоонд нь эргэлдэн шийдвэрээ гаргаж чадахгүй айж сандарсандаа өөрийг нь буудсан тэр бууг машинаас гаргаж цонхоор сэмэрхэн газар тавьдаг. Ийм үед та ямар шийдвэр гаргах байсан бэ? Гэвч тэр машинд өөр хэд хэдэн буу байгааг Jennifer олж харахтай зэрэгцэн алуурчин эргэж ирээд түүнийг аван хэргийн газраас зүхтжээ. Машинд явх үедээ алуурчин аимшигтай уурлаж Jennifer-ийг харааж, зодож тэгснэ чанга инээж явсаар хүнгүй буйтхан замын хажуу руу зогсож бүсгүйг зодож чирч гаргаад үнхэлцгээ хагартал айсан буудуул чархтаад нийл цус болсон түүний хамаг хувцсыг урж тастан тайлж хаяад түүнийг хүчнэцэн байна. Энэ бүх хар дарсан зүйч шиг аимшиг нэг юм дуусч алуурчин Jennifer бүсгүйг машинд буцаан оруулж ирмэгцээ шал өөр хүн болж хууран бүсгүйг маш их гайхан харж "Бурхан минь юу болов вэ? Чи чинь яагаад битүү цусанд будагдчихав вэ?" гэж асуун уйлж эхлэв. Сумнаас задарч үсэрсэн 40 орчим үрлэн сум хүзүү цээж зүүн гарыг нь шархтуулж цус их алдуулж ямар ч тэнхээгүй байсан бас ямар ч гарцгүй болсон Jennifer-т хэн нэгний тусламж маш их хэрэгтэй байсан тул алуурчны энэ сэтгцийн өөрчлөлтийг ашиглан түүнийг аргадан "Чамтай байх сайхан байлаа. Чи надад үнэхээр таалагдсан шүү. Чи миний аврагч. Намайг хэн нэгэн буудаад зам дээр хайцсан байхад чи ирж аварсан. Чи санаж байна уу?" гэхэд алуурчин "Нэрээ тийм штэ. Чам руу буудсан тэр новшийг цагдаа нар барьсан болов" гэж хариулсан байна. Энэ нь алуурчин bipolar disorder буюу хоёр туйлд сэтгцийн өвчнөд байх өндөр магадлалтай шинжив. Хамаг хувцаа уруулж, тастуулж, футболкноос өөр өмссөн зүйлгүй буудуулж цус алдсан Jennifer 7 настай ганц хүү дээр амьд очихын тулд бүхнийг хийхээр шийдэж алуурчныг аргадаж, магтаж, илж таалж, үнсэж аргалж байгаад утсаараа 911 дуудаж өгөхийг зөвшөөрүүлж чаддаг. Ингээд алуурчин утсаар яриулахаар хөөрхий бүсгүйг гэрлүүгээ авч явсан бөгөөд түүний байшин нь
ой модон доторх оршуулгын газрын хажууд байсан нь бүрэл аимшигтай. Тэр хоёр оршуулгын дундуур явсаар байшинд орлоо. Маш зэврүүн, хүйтэн хөндөй байшингийн цонх нь хөшиггүй. Сарны гэрэлд байшинтай залгаа оршуулга шууд харагдаж байв. Jennifer-т тэр үед юу бодогдож ямар байсан бол гэдгийг төсөөлөхөд ч бэрх. Ашгүй алуурчин худал хэлсэнгүй гэртээ байх утсаа Jennifer-т өгч 911 рүү залгуулдаг. Сэтгэл хөдлөлөө алуурчинд мэдэгдэхгүй тулд Jennifer маш тайвнаар 911-ийн оператортай ярилцсан байна. Хэн нэгэнд буудуулаад хэвтэж байхад нь нэгэн эрэхтэй над дээр ирж туслаад би залгаж байна. Энэ хүн миний хажууд байна. Энэ хүн буюу гэмт хэрэгт надтай байна гэдгээ Jennifer ойлгуулж чаддаг. 911-ийн операторч түүнийг ямар байдалтай байгааг нь дор нь ойлгодог. 911, what is your emergency? Somebody shot me and this man here helped me on the side of the road. Someone shot you? And my arm is in half right now. And this man right here in front of me helped me out. Okay, where are you, ma'am? Please hurry. Okay, are you from this area, ma'am? Okay, let's... Цагдаа нараас үеэл дүүгийнхэн цогцыг замын хажуунаас олсон тухай мэдээллийг яг энэ мөчид дөнгөж хүлээж авсан оператор би дөнгөж сая зам дээр буудуулж нас барсан эмэгтэй мэдээлэл авлаа. Та тэр буудуулсан хүний нэг мөн үү гэж асуухад I've got another gunshot wound. Same one. You're the... Please hurry. Jennifer алуурчанд яг юу ярьж байгаагаа ойлгуулахгүй тулд адилхан гэж хариулж байгааг та сая бичлэгнээс сонслоо. 911-ийн оператор сүүлд нь ойлголоо. Бид тань руу ямар ч цагдаа хүчний байгууллага явуулахгүй. Зөвхөн түргэн тусламж илгээх болно гэж хэлээд байршил асуусан боловч Jennifer хаана байгаагаа мэдэхгүй байсан тул алуурчин 911-ийнхэнд гэрийн хаягаа маш ойлгомжтой, наривчлалтай зааж өгсөн байна. Гэрээ зааж өгч байгаа алуурчныг харсан Jennifer шоконд орсон байдаг. Цагч хүрэхгүй хугацааны өмнө 18 настай үеэл дүүг нь нүдэн дээр нь буудаж хороогоод өөрийг нь ч бас буудаж, зодож, хүчнэсэн хүн түүнд тусламж үзүүлэхээр 911 гэрийн хаягаа маш хичээнгүйлэн зааж өгч байгааг харах учир замбраа нь олдохгүй. Эцэс төгсгөлгүй хар дарсан зүүд мэд Jennifer-т санагдаж байлаа. Харамсалтай энэ бүхэн зүүд биш байв. Хизээ мэдгүй алуурчин эргээд харгас дүрдээ шилжих магадлал тун өндөр байсан тул Jennifer дотроо тусламж хурдан ирээсээ тэднийг эртэл ухаан алдаж болохгүй шүү хэмээн тасралтгүй дотроо залбирч байв. Хамгийн ойрхон хот тосгон 40 орчим километрийн цаана байсан учраас тусламж очиход хамгийн хурдандаа хагас цаг шаардлагатай гэсэн үг. Алуурчин энэ хагас цагт Jennifer-ийг арай Түргний тэрэг гэрлээ анивчуулсаар ирэхэд Jennifer байшингаас гарав. Түүний яг ард алуурчин дагаж алхаж байсан юм. Jennifer алхаж байхдаа хэдхэн алхмын цаана байх ой модод нэг л сонин хөдлөөдөж байх шиг анзаарагдах үед цус их алдснаас толгой эргээд хий юм харж байх шиг байна гэж бодсон боловч тэр үнэхээр зөв анзаарчээ. Түргний тэргээр зөвхөн тусламж үзүүлэхээр эмч ирээгүй. Цагдаагийн тусгай хүчнийхэн бас ирээд алуурчны байшинг аль хэдийн бүслээд модон дотроос ажиглан Jennifer-ийг аюулгүй болох мөчийг хүлээж байсан нь тэр байж. Jennifer алуурчин хоёрын хоорондын зайг холдмогц тусгай хүчнийхэн тэр дор нь алуурчин эрийг хормын дотор дарж аван баривчилсан бөгөөд Jennifer одоо л нэг юм тайвширч харгас алуурчны гараас амьд гарсандаа итгэж чадахгүй байлаа. Алуурчны нэрийг Эрик Парнелл гэдэг бөгөөд 31 настай хамтран амьдрагчаа байнга дарамталж зоддог гэр бүлийн хүчирхийлэгч байсан учраас салаад удаагүй. Тухайн өдөр баарнд арх хэтрүүлж хэрэглэн нэмээд Xanax гэдэг сэтгэл зүйд нөлөөлөх имийг уусан байжээ. Энэ нэм нь түүнийг bipolar disorder буюу хоёр төрөл сэтгцийн эмгэг шиг зан характер гаргахад нөлөөлж байсан бололтой. 2006 оны 12 дугаар сард болсон шүүх хурлаар 1-р зэргийн хүн амны хэрэг, хүчин, танхай,
хүний амь насанд халтгаар оролцсон, хүн барьцаалсан гэх мэт олон зүйлд Эрик Парнеллийг буруутган давж заалдах эрхгүйгээр 2 удаа бүх насаар нь хорих ялыг оноожээ. Уг нь Техас муж бол цаазаар авах ялыг хүлээн зөвшөөрч хүчилтүүлдэг муж боловч алуурчинд цаазын ял оноогоогүй байна. Би амьдралдаа хэн нэгнийг хүмүүсийг тэгж их хүсэн хүлээж түргэний эмч жолоочийг цагдаа нарыг хараад ямар их баярлснаа хизээж мартахгүй гэж Jennifer сүүлд нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг. Тэрээр 8 удаа хагалгаанд орж түүний хүзүү, цээж, гарнаас нийтдээ 40 орчим сум түүж авсан юм. Харамсалтай нь Jennifer буудуулсан гарнаасаа болж рүүвд орсон тул ажлаа алдаж бас олон нарийн хагалгааны өндөр төлбөрүүдийг хэрхэн төлөх талаараа эрүүл мэндийн даатгал болон мужийнхаа захиргаатай маргаантай үлдсэн байна. Ер нь Америкийн эрүүл мэндийн даатгалын систем даатгуулагчдаа ямар муу үйлчлдэг нь саяхан гарсан United Healthcare-ийн гүйцэтгэх захирлыг гудамжинд буутсан аллахын сенсацаас харагдаж байгаа байхаа. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. За манай сувгийн үзэлтийн 80%-ийг subscribe дараагүй үзэгчид эзэлдэг. 20% л subscribe дарж сувгийг маань дэмждэгэ илэрхийлсэн байгаа. Маш их баярлалаа. Тэгэхээр та subscribe дарж амжаагүй байгаа бол яг одоо дараад 20%-ийг маань 30% болгож өгөөрэй. Ердөөл 2 секундын хурууны хөдөлгөөн орноо. За тэгээд лайк, шеэр хийхээ битгий мартаарай. Он дуусахаас өмнө ахаад нэг бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.